Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 40 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний ихтгэл танд Панда байна. If thou follow thy star, thou canst not fail of glorious heaven. Dante Alighieri. За өнөөдрийн маань подкастын хувь персептийн хувьд болохоор нэлийн нэг тийм уран яруу байдлаар хэлэгдсэн үг байгаа. За тэгээд энэ хүү персептийн талаар ярихаас өмнө хэдүүлээ. Данте Алигьери гэж хэн байсан бэ гэдэг талаар товчхон ярьцгаая. За Данте Алигьери энэ болохоор 1265-аас 1321 онд амьдарч байсан. Ер нь бол нөгөө дэлхийд дахинд түүнийг Итали хэлний эцэг гэд дундад зууны уран зохиолын оргил гэж ер нь бол үзэгддэг хүн юм байна. Түүний амьдралыг ингээ хараад үзэх юм бол их зовлон туулсан гэдг нь харагдана. Хамгийн гол нь болохоор нөгөө төрсөн нутгаас хөөгдөөд нөгөө цөллөгт явсан байгаа. Тэгээд Данте Италийн Флоренц хотод язгууртан гаралтай гэр бүлд төрсөн. Тэгээд түүний амьдрал нь нөгөө улс төрийн тэмцлээс болоод ер нь бол нөгөө ингээд цөллөгт явах нөгөө нэг үе талханууд нэгцэн гэх юм уу. Ер нь бол Флоренцийн тусгаар тогтнолын хамгаалагч, Ромын папын нөлөөллийн эсрэг зогсогч, цагаан Гвельфүүд фракцийн идэвхтэй гишүүн байсан юм байна. Тэгээд 1302 онд түүнийг Ромд дипломат айлчлалаар явж байх оронд нь эсрэг талынх нь Флоренцийн засгийн эрхийг авсныхаа дараа Дантиг хуурамч хэрэгт буруутгаад их хэмжээний мөнгөөр торгож хэрэг хоттой буцаж ирэх юм бол галтан шатах ял онож насан туршид зүлсэн юм байна. Тэрээр төрсөн нутаг Флоренцтой хизээч ер нь буцаж очиж чадаагүй. Тэгээ 20 жилийн турш Италийн хотуудаар хэсүүчлэн амьдраад сүүлд Равена хотод хумхаа өвчнө улмаас насан эцэлсэн байт юм байна. За түүний агуу бүтээлүүдээс дурдах юм бол Тэнгэрлэг туйлс. Энэ туйлс нь болохоор ер нь бол нөгөө дэлхийн уран зохиолын ноён оргил гэж үзэгддэг. Энэ дотроо 5 Диважингийн үд, Тэнгэрийн орны заг, Диважин гэсэн 3 хэсгээс бүрддэг юм байна. Мөн өөр нэг бүтээл нь болохоор шинэ амьдрал гэд өөрийн насан туршийн хайр, урам зориг өгөгч муза мьюз гэдэг тийм шүү дээ. Болох Беатричд зориулсан шүлэг прозын бүтээл байт юм байна. Гэтэл тэр Беатрич гэдэг хүн маань 24 наснд таал төгссөн ч ер нь бол Дантийн хувьд бол гол дүр нь байсаар түүний бүтээлүүдийн гол дүр байсаар ирсэн юм байна. За хэдүүлээ өнөөдрийнхөө персептийг орчуулъя. Би өнөөдрийнхөөг бол шууд юугаар өөрөө ингээ шууд орчуулъя гэхээр амар тийм хитрхи дээр үеийн өвгнүүд гэх юм уу? Би ч өөрөө сайн ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд Google ахасаа ер нь бол тусалцсан авсан. За тэгээд хэдүүлээ орчуулъя. Хэрвээ чи өөрийн одыг дагвал алдарт цууд бомтод хүрэх нь гарцаагүй. За ер нь бол орчин үеийн болгоод хэлсэн үг нь болохоор юм байна л да. If you follow your star, you will surely reach a glorious port or heaven. За ер нь бол хэдүүлэнгийнх персептүүдийн гол утга санаа бусдад инэрэнгүү хандах гэдгээс гадна өөр нэг зүйл нь болохоор өөрөө байх, өөрийнхөөрөө байх, өөрийгөө ингээ алдахгүй байх гэдэг тал дээр амар чухалчилж ер нь бол ингээ нэг тийм хоёр ийм том сэдвийн хүрээнд ер нь эргэлдэж байгаа. Хэрвээ та бүхэн ингээ нэг ажиглах юм бол за тэгээд өнөөдрийн маань персептивд бол яхаа аргагүй өөрийгөө алдахгүй байх алдах нь ч асаашин тийм өөрөөрөө байх гэдэг сэдвийн хүрээнд бас ингээ хамаарагдах юм болов өөрийнхөө одыг дагах юм бол алтар сууд ер нь бол амжилтанд хүрэх нь бол гарцаагүй гэв.
би бас хэдүүлээ нөгөө нэг перцепт бас байсан да. Хизээнийх нь алаа энэ хороо дэлхий дээрх бүх дөрүүд аль хэдийн хүмүүс авчихсан. Тийм болохоор чи өөрийнхөө дүрийг л бүтээгээд нэг тэр шиг ер нь бол ингээд өөрийнхөө ингээд нөгөө нэг дотоод дудлага гэх юм уу. Одоо жоохон нэг тийм хийсэр зүйл рүү баг зэрэг орчих ингээд нэг дотоод дуудлага нэг юм цаанаас яг нэг ингээ хийх гээд заавал энийг хийх гэж төрсөн юм шиг нэг тийм заяагцсан нэг тийм бас зүйлс бас би хүмүүст байдаг гэж бол боддог. Тэгээд тэрийг ингээ хийснээр хүмүүс маань өөрөө өөрийнхөө амьдралынхаа одоо утга учирыг олно гэх юм да. Яг хүн болгонд энэ хороо дэлхий дээр ингээд төрсөн болохоор ямар нэгэн тийм өөрсдийн гэсэн хийх ёстой зүйлч гэдэг юм уу, эсвэл бол нэг тийм даалгавар гэх юм уу, одоо нөгөө нэг ямар энийг ингээ хийгээд дуусна шүү гэдэг нэг тийм зорилт байх ёстой гэж би ер нь бол боддог. Тэгэд тэр дундаа тэгээд өөрийнхөө тэр зорилтыг биелүүлснээрээ бас нэг тодорхой хэмжээнд ингээд өөрийнхөө амьдрал нэг тийм сэтгэл ханамжтай байх нь арай илүү юм болов. Өнөөдөр яг ингээд нөгөө сэдвэр ингээд ярих гэхээр жоохон үг ивэлж өгөхгүй байна. Магадгүй нөгөө нэг үгнээсээ жоохон нөгөө перцептнээсээ нэлээд жоохон сүрдчих шиг боллоо. Дараагийнхаа одоо нэг юм уянгалаг гэдэг юм уу, тийм дээр үеийн гэмээр нэг тийм үү юунод гарч ирэх юм бол арай илүү бэлтгэлтэй хийж агаад подкаст хий гэж бодож байна. За өнөөдрийн дугаараар энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараа дахин уулзцгаая. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.